Синус 2-1-ийг үржих нь арк косинус 3-ны язгуур дор 5 хэдтэй тэнцвэ. За энэ бодлогыг бодохын тулд синус 2-ны альфа гэдэг бол нэмэх хасах язгуурын дор 1-ээс хасах нь косинус альфа хуваах нь 2. За энэ томьёог ашиглая. За өөрөөр хэлэх юм бол арк косинус энэ гэдэг нь альфа юм байна. Тэгээд энэ чинь бүтнээрээ бол 2-ны альфа гэсэн үг болж байгаа гэсэн үг. За тэгэхээр энэ томьёосоор юу болох вэ гэхээр за нэмэх хасах гэж бичихгүй шууд нэмэхээр навна. Яагаад нэмэхээр авч байгаа гэдгийг дараад нь тайлбарлая. Шууд язгуурын дор 1-ээс хасах нь косинус арк косинус 3-ны язгуур дор 5 хуваах нь 2 бол. За мэдээж энэ хэсэг нь бол мэдээж 3-ны язгуур дор 5 болно. Тэгэхээр 1-ээс хасах нь 3-ны язгуур дор 5 хуваах нь 2. За энд ерөнхийдөө өргөх юм бол 3-аас хасах нь язгуур дор 5-ыг хуваах нь 3 дахиад хуваах нь 2. За тэгээд гадна талаар нь язгуурт. За энэ чаашлаад юу болох вэ гэхээр доороо 6-тай дээрээ 3-аас хасах нь язгуур дор 5-тай ийм болно. За одоо яагаад нэмэх хасах биш шууд нэмэх гэж авсан бэ гэдгийг тайлбарлая. За синус 2-1-ийг үржих нь арк косинус а гэ. За хасах 1-ээс 1-ийн хоорондоо ямар ч тоо байсан хамаагүйгээр энийг нэмэх гарч ирнэ гэдгийг тайлбарлах гэж байна. За арк косинусын дотор байгаа а гэдэг тоо бол энд байх ёстой болж таарна. Энд байгаа ямар ч а тооны хувьд түүний арк косинус гэхэлэр тойргийн дээдлийн хагас буюу энд гарч ирнэ. Өөрөөр хэлэх юм бол тэгээс пигийн хооронд байна. Энэ хэсэг нь бол тэгээс пигийн хооронд байх ёстой юм байна. Тэрийг 2 хуваачаар хамгийн ихтэй 2-ны пи хамгийн багадаа пикс утга. Өөрөөр хэлэх юм бол одоо яг энэ утга маань энэ цэнхрээр бүтэгдсэн хэсэгтээ гарчих ёстой гэсэн үг. Цэнхрээр бүтэгдсэн энэ хэсгээр байгаа ямар ч тооны хувьд бол синусийн утга үргэлж энд гарч ирнэ. За мэдээж энд нь тэг байгаа, энд нь 1 байгаа. Тэгээс 1-ийн хооронд тэгэхээр дандаа нэмэгдэнтэй байна. Тийм учраас бид нэр энийг нэмэх хасах гэж авах шаардлагагүй шууд нэмэхээр нь бодож болно л гэсэн үг. За яг үүнтэй адилханаар косинус гээд 2-1-ийг үржих нь арк синус а гэж байх юм бол энэ бас л нэмэх гарч байна. Энийг нь өөрөөсөө бодож олоорой. Эсвэл өмнөх жишээн дээр бас тайлбарласан байна. За одоо дараагийн жишээг авъя. За косинус 2-1-ийг үржих нь арк косинус 3-ны язгуур дор 3. За энийг бодохын тулд энэ томьёог ашиглана. Косинус 2-ны альфа гэдэг бол за нэмэх хасах язгуурын дор косинус альфа дээр нэмэх нь 1-ийг хуваах нь 2. За энэ томьёосоор энэ маань юу тайлбарлах вэ гэхээр язгуурын дор косинус арк косинус 3-ны язгуур дор 3 хасах нь 1 хуваах нь 2 гэсэн үг. За мэдээж энэ бол ойлгомжтой. Шууд 3-ны язгуур дор 3 нүгээр гараад ирнэ. Тэгэхээр язгуурын дор 3-ны язгуур дор 3-аас хасах нь 1 хуваах нь 2 бол. За ерөнхий өргөд өмнөх шигээ бичих юм бол
За энэ дээр алтчих. Энэ дээр нэмэхтэй байх хэрэгтэй. За ийм бол энэ түвэн дээр нэмэхтэй учраас нэмэхтэй бол.